Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өвч Гурил. Мөрөл бэлтгийг нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг Төв аймгийн Баян Чандман сумын нутгаас эхлүүлж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бол 20 жилийн туршлагатай үндэсний үйлдвэрлэгч Өвч Гурил компани. За мөнгөөр худалдаж авч болдоггүй ганцхан зүйл бол та бидний эрүүл мэнд юм. Мөрөл бэлтгийг нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол Мед нэгдсэн эмнэлэг та бидний эрүүл мэндийн төлөө үйлчилж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Амьдрал гэдэг баян, тэгтээ бас адармаатай. Манай нэвтрүүлгийн редакцид хандан маш олон ээдрэгт амьдралын түүхийг өгүүлсэн захидлууд ирдэг юм а. Энэ удаа бид Төв аймгийн Баян Чандман сумын нутагт амьдардаг малчин эмэгтэй Сумьягийн хүсэлтийн дагуу энэ нутгийг зорж ирээд байгаа юм а. Сумья төөрөлцөн ээж хүү хоёрын хувь тавилангийн тухай өгүүлж, энэ хоёр хүний ээдрэгт амьдралын учрыг учгийг тайлахад бидэнд туслаач гэж хандсан юм. Ингээд би Төв аймгийн Баян Чандман сумын нутагт ирсэн. Ингээд миний ард одоо яг малчин эмэгтэй Сумьягийнх малчин Эрдэнэ баярын өвөлжөө нь харагдаж байгаа шиг байна. Энд яг ямар хувь тавилан биднийг угтаж байгааг бид бол хэлж сайн тодорхой мэдэхгүй байна. Үзэгч та бүхэн бидэнтэй хамтаж энэхүү ээдрэгт амьдралын түүхээр бас хамтдаа аялаарай. Улаанбаатар хотоос 80 гаруй километрийн зайтай орчих Төв аймгийн Баян Чандман сум. Хүн хүний амьдрал өөр өөрийн гэсэн зам мөртэй. Бидний зорж ирсэн энэ нутагт энэ л малчин айлд хэн гэдэг хүн ямархан хувь тавилангийн түүх өгүүлсээр биднийг угтах юм бол да. Сумья мөн үү те? Та нөхрнөө. За. Зэ бид хэд ярьсандаа зорж ямар сайхан юм бэ танаа энд чинь. Өөхстэй бид нэрээ харин тест янзэн гоё. Тэжлээ шүү. Сайхан үйлчж байна уу? Сайхан үйл. За би энд сочё. Энд танаач өстэй сайхан тогтой үйлжээтэй ягч үү. Тэнгэр газар мазар чин цэнхэртэй л өстэй. Сайхан байна. Энэ юу гэдэг нэртэй газар вэ? Танаа үйлжээ чи? Хараатын үйл гэдэг юм хараад. Оо за. Ер нь ямар учир шалтгааны учраас бидэнтэй холбогдсон бilé? Ямар хүн одоо танаад бас өвлжиж байгаа вэ? Энэ тухай ярьж өгөөч. Энэ хүнийг болохоор зэрэг би одоо 10 жилийн өмнөөс эхлээд таньдаг болсон. Яг уу ээж нь гэж хүн байдаг, өндөр настай хүн байдаг. Өөрөө ч бас нас ахмаг хүн болохоор зэрэг сар шинэ болж байна. Бас өөрөө нутгийн нэг хүн энэ чинь амьдардаг. Тэр хүнтэй очиж зоолгодог гэж ярьдаг байсан. Тэгээд энэ жил нөгөө хүн нүүгээ явцсан чинь хинтээ очиж зоолох хүлээгээ ярихаар зэрэг өрөвдөл нэлийг бүтэн эцэг их нь байсаар байталтай ингэж байна чинь болохгүй шүү дээ. Тийм учраас очиж зоолгоо гэдэг гэж бодоод утсаар яриад тэгээд лавлахаас авч уцаж аваад тэгээд яриад ихтэй болохоор энэ хүний явахтай ээж мэжтэйгээ бас нөгөө анди ахч үзэж андаараа хатсан байж хараад очичвол би дотроо бодоод байгаа байхгүй юу надад тэгэхээр тэгээ хөөцөж өөрт нь сайн л бас сайхас хүн чинь бас өөрт нь бас баярлаг гэж хүн бас баярлаг гэж бодоод ирсэн. 10 жилийн өмнө ер нь яаж танилцж ирсэн юм бэ? Тэрнээс хойш ер нь 10 жилийн хугацаанд танаатай хамт байгаа мó? Ер нь танаад амьдарч байгаа мó? Ямар учиртай лээ? Энэ хүний болохоор зэрэг битэр хүргээ ахаасаа зах дээр зогсдог хүргээ ахтай энэ хүн захаар явдаг байсан юм шиг байлаа. Тэгэл хүргээ ахаас нэг өвлжөө хаваржаа барьмаар юм тусцсан хүн байна уу гэсэн чинь энэ хүнийг зааж өгөөл ирж юм өвлжөөнөөсөө барилдаж өгөөл тэгэл хотын хоёрын оронд ирэн очин тэгээд өвлдөө ер нь тэгэл жоохон тухайлддаг юм уу яа гэдэг. Тэгэхээр зэрэг манай түрээд ирдэг байхгүй. Тэгэл битэрт нэг зундаа бол ингээд яваад гэдэг юм байхгүй. Өвлдөө л хүрээд ирдэг, сэрүү орохоор хүрээд ирдэг. Тэгэд ер нь өөрийнхөө амьдрал ахыг юу гэж ярьд юм бэ? Ээжтэйгээ тэр гэр бүлтэйгээ ер нь яагаад төөрөлдсөн юм болоо? Гэр бүлтэйгээ төөрөлдсөн нь болохоор зэрэг одоо хүнд өргүүлсэн л хөвгт юм шиг байгаа. Тэгэл эрт сургууль соёлын мөр хөгөөл тэгэл тэндээс илгээлт гэж юу томилогдож атарт ирээл тэгэл ээж мэжээсээ холдсон ойр дотн байдгүй юм шиг өөр хинээрээ гарвал бид ээжийнхэн сургийг гаргасан юм аа. Тэгээд Өвөрхангай аймгийн Үлзийд суманд тэр 80 гаруй настай бас мундаг алдартай уртын дуучин юм хүн юм бэлээ л дээ. Тэгэд ер нь ээжтэйгээ уулзаагүй хэр удсан хүн юм бол доо. Миний ойлгож байгаагаар бол одоо 8 дугаар ангиуд ээж дээр төгсөөл тэгэл ээжтэйгээ уулзаагүй л гэж ярьж байгаа. Өөрөө бол ээжээгээ болохоор зэрэг сайхан уртын дууд уулдаг их дууч хүн байдаг гэж ярьд. Өөрөө ч их сайхан дуулдаг. Танах ер нь ам бол хідүүлээ юм бэ? Тэр хүн маань одоо Чулуунбаатар тий? Чулуунбаатар. Аха, таны ам бол юм баг нэг гишүүн болоод баг 10 жил болж байгаа хүн байна шүү дээ.
Манайч одоо 3 хүүхэдтэй нөхөртөө тэгэл чуг байхдаа ингээд зургуулаад амтдсан шүү дээ. 2 хүүхэд маань сумын төв дээр хичээлдээ яваад. Бага охинтойгоо бид ингээл амтдсан. Чуг байх чаг манай ахуй амьдрал маш их тусалдаг. Тэгэл аль алиндаа л болдог бах таа гэж боддоо шүү дээ. Одоо та бол телевиз гэж хэлээгүй. Телевиз ирнэ гэж хэлээгүй. Хамаатны чи хүмүүс ирээд ээж рүү чи авч явна гэж хэлсэн гэд. Тэр ерөнхий тоног бэлтгэл хийсэн юм шиг байна. Ер нь бол өөрийгөө маш сайн бэлдсэн. Аюу сайн бэлдсэн байгаа. Бүр ховц сунар угаа цэвэрлэх одоо юу тэр ахта тэр дүүдээ тэрийг өгнө энэ дүүдээ энийг өгнө гэх маш их бэлдсэн байгаа өөрөө бол. За тэгвэл ямар ч ээж дээр очих гоо догтлж байгаа юм байна тий. Манай ээж бол тийм юм хүн яг надтай адилхан хүн байгаа л гэдэг шүү дээ. Надтай адилхан дор хүн байгаа л гэдэг шүү өөрхий. Гин дуутчтэй. Дуутчих үү. Телевиз мэдээ. Телевиз гэж чичирдах юм дээ. Гайгүй. За нөгөө хүмүүс чи ирчлээ гэдээ дуудъя да тий. Өөрөө явахгүй яарал байгаа юм л дээ. Бид нар ингээд мөрөөдөл бэлдэг гэд нэвтрүүлгийн зүгээс явж байгаамаа. Таны ээжээс сургийг гаргасан. Тэгээд ээж рүү навч очих гээд ч үгүй хаа. Та юу яаж нэ? Өнөөдөр бол ээж руугаа очино гэд бэлтцсэн байгаа тий? Тий бэлтцсэн маа. Тэр догтлсон бэ? Их л догтлж байна да сэтгэлтэй. Тэгвэл бид нар таныг аваад ээж рүү явахд болох нь байна тий? Тий. Болно. Бид ээжийнхэн сургийг гаргасан юм а. Та бас ээжигээ хаана байгааг ер нь сураг тавиал байгаа хүн байна шүү дээ тий. Чичирч чадахгүй бол тэрээс тавиал байгаа л да. Сумья бидэнтэй холбогдоод одоо бид мөрөөдөл бэлдгийг нэвтрүүлгийн зүгээс одоо төрөлдсөн ээж хүү хоёрыг уулзуулъя гэд ингээд зориод ирсэн байгаа юм. Тэгээд ер нь ямар учиртай хизээнээс хойш ээжтэйгээ уулзаагүй юм болоо гэд танаас асуумаар байна л да. Тэгэж 8 төгсөөл тэрнээс хойш тэгэж байгаа. Өөр хангаа үлзийтэд үү? Өөр хангаа үлзийт. Оо за. Би өөр хангаа үлзийт 8 төгссөн. Тэрнээс хойш юу яагаад очиагүй юм болоо? Одоо 87 оноос хойш гэсэн үг үү? 80? Биш 81 оноос хойш. 81 оноос хойш. Тий. 82 он цэрэгт яваад 85 онд халгаж ирээд би хойно Тэмс төгсөд Төв аймгийн хатарт ойрлогдсон. Тэгээ хатарт 85 он авгаа хөөхтэй болоо тэгээд ер нь мэдгүй энэ их л ээдрээтэй амьдрал байна уу тий? Тий. Ярих жоохон биш. Ер нь ээж руугаа яг зориод очих тийм боломж олдохгүй л ингээд өнөө хөрсөн. Тий. Хөрхий. Ижидээ очиж чадахгүй халгаж бэрхсээр бүхэл бүтэн 30 жилийг үтсэн эр ганц хүү. Энэ хүн ингэж ижигээ санаж битгэрч байхад биеэ хувааж төрүүлсэн тэр ээж тэртээ алсад юу бодож яаж инэл суудах юм бол доо. Таны ээж ямар хүн байдг юм бэ? Манай уртын дугдууд дөмөг дуулдаг л өөрөнгөө үзэдийн дөмөг дуулдаг толмаал гэдэг. Ээжийнхаа яг дуулж байхыг та ер нь олон удаа сонсч ирсэн үү? Багад чи ер нь дуулдаг гэсэн үү? Дуулна. Наад мадмаар үртэл надад сургууль зөндөөл хөлөвнөд үртэл дуулж. Зөндөл дуулжсэн. Та бол одоо ээж дээрээ нэг яваад очих гэсэн мөрөөдөлтэй л тийм хүн байгаа юм байна тий? Тий. Өнөөдөр ингээд бид нар таныг шууд аваад ээж рүү ч очих гэж байгаа. Таны сэтгэл санаа бэлтгэлтэй байна уу? Ингээд шууд очиход бэлэн байна уу? Сэтгэл санаа сайхан өдрөө сайхан байна уу? Өсөөгөн л ээжтэйгээ уулзсан л гэж бодлоо. Ээжтэйгээ яаж уулзъя гэж бодож байна? Надтай яг тэгэл. Ээжигээ та ер нь хамгийн сүүлд хизээ харсан бэ? Зургатаар л харсан. Хизээ юм бол тэр нь?
Тэр нь хэдэн тийм мэдэхгүй. Энд байж байгаа л харсан. Зурагтаар дуулж ирсэн үү? Тий. Хэдэн онд тэр юу ч болсон гэлээ? Нөө 800 жилийн агаар тий. 800 жилийн агаар олон уртын дууш дуулсан. Тэр дунд ээж чинь байсан байж таарна. Тий. Аха. Ээжигээ зурагтаар харахад ямар сэтгэл төрж байв? Сайхан л. Ээж нь хэр вэ? Өтөлч үү? Ямар вэ? Жоохон болцсон юм. Жоохон болцсон. Аха. Тантай адилхан хүн гэсэн үү? Надтай адилхан. Аха. Тантай адилхан жижигхэн бор хүн байгаа юу? Тий. Аха. Нэг л бий л байгаа. Аха. Биднийг анх хараад ер нь чочирдуу, телевиз гэж ер нь. Надтай. Юу бодогдов ер нь? Энэ зоод үзэгөөч хэцүү. Хэцүү байна. Аха. Та одоо ээж дээр нэгэнт очино гэж бодож исэн юм чи ээждээ анх яг оронгуудаа яах вэ? Ээж байгаа ер нь яаж төсөөлж байна? Тэр уулзалтыг ер нь яаж төсөөлж байна? Дараа Тэйта хамгийн дөрөнд золгоол яа гэм юм тэгэл. Золгоол өнсүүлэндээ. Тэгэндээ. Ээждээ юу гэж хэлэх вэ? Энэ олон жил очиж уулзаагүй ээждээ. Хэлмэл байх та. Одоо сар шин болох гэж сар шины өмнө ингээд ээж дээрээ очдөг. Ээж нь мэдээж хүүгээ хүлээгээл санаал сууж байгаа. Чих тавиад л хүрээ дээрээ чи хаа нэгэн газар байна уу гэд сураг тавиад байгаах тий. Аманай гэдэг сураг тавьлаа. Нэвтрүүлгийн ерөнхий вендэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өгөөж Гурил. Атар талын амуу бууд айн Өгөөж Гурил, ариун газар шорооны минь Өгөөж Гурил, ард олны итгэлийн Өгөөж Гурил, амтат идэ бутаны өнгө болсон Өгөөж Гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч Өгөөж Гурил компани. Сар шиндээ сайхан шинлээрэ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17 өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17 өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17 өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Нэвтрүүлгийн вендэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Энэ дахианууд хараа ямар том бүдүүн дахианууд байна. Зүгхаа. Та одоо энд ингээд 10 жил эхлээд нэг ирж ин өвлжөө барихад туслаа. Тэгэл ер нь уус цөнхөө юм байна те. Тий. Тэгэл хаяа явчихаа тэгээ эргээд ирдэг. Хотод ах дүүнээ тэгээд хинцээ очицгаа тэгээд ирээд идэг. Яагаад наашаа ингээд татагдаад байдаг болцсон юм бол? Хот руу орохоор дэндээ бас амбаартаа. Тэгээд амбаартаа очицгаа ихээр энэ чинь яач. Энэд маань энэ би одоо хүнтэй зогоохаас их дургу. Одоо хайшин дэдэг болчих юм уу яа тий. За. Тэгээд ганцаараа л тустай тогоо шанаг манаг бүх юм хоол унд ч гэсэн тустай л яаш үү тий. Өөрөө тогоо шанагтай бүх юмтай айл юу л гэдэг юм. Энэ хоёр маань их сайхан хүмүүс юм тий. Тий. Сайн ус энэ хар элийг усууд гэхдээ үнэхээр сайн ус. Энд бол та юу хийх вэ? Энд яг хон хариулаад тэгэл өглөө нь баасмасаас өвлчээ тэгэл өдөржингөө хон дэвж байгаа орой л хонтойгоо зүгээрэн шүү дээ. Тэгээ энэ сайхан байгаль донд хоньны захад явж байхаа сайхан байдаг баха. Би тэгээд морь сайхан морь байж л таргамор морь унах их дургу.
Явгүй юм. Явгуу яах вэ? Өөрөө явахтай их дуртай ерөөс. Хоньны бэлчээрт ингээд сууж байхад танд ер нь юу бодогдох вэ? Даатаа явахтай одоо тэгээд нэг ээж дээрээ нэг очирсан гээд тэгээд л бод юм да. Ахтуудаа нэг уулзсан гэж. Бид нар ирээгүй болоод одоо та ээж дээрээ зориглож очиж чадах нь уу? Яг уу ээж дээр очиод одоо ингээд нэг олон жил очиаг хүн чинь нэг уулзж ярих гэж чинь одоо хоос ингээд яг цаа юу Халгаад байна. тий тэгээд одоо яаж тэгж очихтэй л бодсон да. 3 биш 10 биш 30 жил ижидээ очихсан гэж хүссэн ч зориод очиж чадаагүй энэ хүнийг ялтай. Хүслээ гүйцээх зориггүй хойш суусаар байвал 30 40 50 жилч ингээд л урсан одно шүү дээ. Зайдал одоо ер нь ингээд хөдлөнө байгаа тий. Бас хол зам явна шүү дээ. Одоо ээж дээрээс нь ээжтэй сайн туслаарч өгөх болно зэ. Одоо та ч одоо 40 жил ээжтэй уулзсан 40 жилийн тэр тусыг одоо 14 5 өнөөр үзүүлж шүү бүгдээ. Амьдрал гэдэг баян сайн хүнээс чолон. Чулуунбаатар ах маань ийм л нэг жинхэнэ Монгол гэр бүлд уус шингээд амьдралынхаа 10 жилийг үдчихжээ. Төрсөн аханд үс шиг нь ижилтэн тассан Эрдэнэ баяр Сумья хоёр ахыгаа үдэх гээд дээл ховц хамрын тамхиг нь бэлтэн сандрахыг харахад сэтгэлд нэг л сайхан. За мөрөл биелтийг нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид Төв аймгийн Баян Чандман сумд ирээд Малчин айл Эрдэнэ баярын дээрээд ингээд уулзаж учрах хүмүүстэйгээ уулзлаа. Тэгээд бид ярилцаад одоо Чук ахаа аваад ээж рүү нь явах гэж байна. Өөр хангаа үлзэт рүү. Та хэд бүгдөө одоо ингээд гаргаад өгөхгүй бэлэн болчихлоо шүү дээ. Одоо Чук ахт юу гэж хэлэх вэ? Чук ахаа одоо ээж дээр очиж чад маш их баярлж байна. Тэгээ сайн яваад ээж дээр очироо гэж хэлээ да. Та ингээд Чук ахтай ойр дотн танилцаад 10 жил баг ингээд нэг гэр бүл болоод явж байгаа юм байна. Тэгэхээр энэ хүн маань ер нь ямар хүн, энэ хүний тухай юу хэлмээр байна да? Энэ хүн яг тэ урд нь бас алдаж онцсон удаа байгаа тийм. Тэгтээ гайгүй сайхан сэтгэлтэй ажил бидэнд бол их тос болсон. Тэнд нэг одоо хүртэл баярлж явдаг. Одоо ингэ явах гэсэн сонио санагдаад байна шүү дээ. Тэ. Одоо тэгээд ээж дээр очиж байгаа юм чинь тэгээд ээжигээ баярлуулж яваараа л гэж хэлмээр шүү дээ. Та хэдэд бол ээж ха тухай олон ярьж ирсэн үү? Тийм тэгэл хаяа нэг ээжтэйгээ уулзсан саан гэл холоон зингэрээд хэлж яхад нүс. Уулзж уцгаасан л гэж бодож явдаг гэсэн. За одоо ингээд ээж рүү хөтлөх гэж шүү дээ. Яг энэ цаг мөчид танд одоо юу бодогдож байна вэ? Яа та ээж дээрээс ээжтэйгээ уулзсан гэж л бод. Та энэ хамт амьдраад нэг гэр бүл болоод 10 жил болж байгаа. Энэ хүмүүстэй хандаж юу хэлмээр вэ? Амалталаа хайрлаа тэгээд хайжгаар л хэлээ та. Та ер нь буцаж ирэх үү? Буцаж ирнэ л гэж байна. Тэгээ манасаа хариулаа байж байгаарай л гэж. Амарт малсан харна. Тас баярсан. Сайн яваад ирээ зэ. Зэвэргийн салхин хөвсөн үлээ. Та сайн суугаар. Işin сэтгэли хүрээ гэрлээд зэрэглээ чи хорхи манан дондас сарвчлах ичидэн маргаш хөвчин очно гэдгийг шавуулна. За ингээд бид ижигээсээ төрөөд 30 жил болсон Чулуунбаатар ахыг аваад алсын замд гарлаа. Аяны зам хол мөр зэрэгцэн яваа хүний минь амьдралын зам ээдрээтэй. Одоо яг бид атрын хажуугаар гарч байгаа юм тий. Энд та анхны амьдралаа зохиож сайхан эмэгтэйтэй гэр бүл болоод 2 хүүтэй болж байсан юм байна шүү дээ тий. Тэгээд тэр амьдрал маань бас бүтээгүй гэж ярьлаа л да тий. Одоо 2 хүү маань нэлээд том болцсон доо. Та ер нь холбоотой байна уу? Том болцоо. 86 87 оны хүүхдүүд. Өө за бүр 2 төрсөн хүү. Одоо холбоо ахгүй холбоо өрөө
Ерөөс тэрнээс уулзалтаагүй л явж. Та уулзаагүй хэдэн жил болж байгаа юм? Та уулзаагүй мэдгүй бараг. Ер нь хиттэй багтны хүүхдүүдээс олдож байна. Жоон байсан, хоёулаа жоон байсан. Нэг нь үлдээ, нэг нь дөнгөжл явж ирсэн. 86 87 он дөнгөж явж исэн гэхээр одоо бараг л 29 30-аад тий жил. одоо тийм л. Тэгээд ер нь та хүүхдүүдтэйгээ ирээд уулзах юмсан гэсэн тийм бодол байдгүй. Тийм бодолтой байт. Тэгээд одоо уулзах тийм юу байхгүй л. Яагаад уулзах боломж авахгүй гэж? Хаа тийм мэдгүй. Тэд нэр надыг хаа явааг мэдгүй ингээл тэгэл. Тийм үү. Бас ингээд төрөлдсөн. Тий. Хүүхдүүдийнхаа нэрийг таавал мэднэ үстэй. Нэр өгсөн байсан тий? Тий. Хин гэж хүүгүүд байгаа. Батбаяр, Уугмаяр. Батбаяр, Уугмаяр хоёр тий? Бас л одоо ээжтэйгээ уулзах гээд явж байгаа хүмүүс маань хоёр хүүтэйгээ төрөлдсөн. Өөр одоо та өргөмөл ааваасаа бас холдсон. Аавыгаа бас эсмэнд байгаагүй мэдхгүй байгаа юм шүү дээ тий. Аав нь хин гэж хүн блэ? Лаган сүрэнгаа бол таны одоо төрсөн аавын дүү. Ах нь уу? Ах нь. Төрсөн ахтаа өргүүлээд тэгээд ер нь жоохон холдсон хүмүүс юм байна шүү дээ тий. Ингээд олон хүнтэй төөрөлдөөд эргэж уулзахгүй хоордоо 20 30 жил болцсон. Ер нь ямар учир юунаас болоод ингээд таны амьдрал нэг иймэрхүү болчихв даа гэж бодож байна. Мэдгүй надад ямар юмнаас болсон би өөрөө ч одоо мэдгүй. Алдаа оноогоор дүүрэн адармаатай амьдрал тулснаа. Камерын дурангаас хол бол хийшаагүй ярих юм. Харин камер асан л бол Чуука ахын маань дуу тэр доош орчихно. Магадгүй тэр бүрий олон дэлгээд байхааргүй ээдрээд амьдралын түүхтэй болохоор тэр байх. Ямар ч гэсэн хоёр чудаа амьдрал зохиож дөрвөн хүүхэдтэй болсон ч тэдэнтэйгээ мөн л уулзаж чадлагүй олон жил болсон юм байна. Хүүхдүүдээ ч мөн санаж битгэрч аваа. Алдаж онсон аав хүн. Гойхнэн амрим Нэвтрүүлгийн ерөнхий ивэнтэтгэгч үндэсний үйлдвэрлэгч өгөөж гүрэл. Атар талын амуу буу дайн өгөөж гүрэл. Ариван газар шорооны минь өгөөж гүрэл. Ард олны итгэлийн өгөөж гүрэл. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гүрэл. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гүрэл компани. Сар шиндээ сайхан шинлээрээ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг.
Дигдихэн дагууласан Динжи хоёрхан дагарууши Динду харахар нэгэ Дигдэрвэдүсгүсөө Нарн нусан хараараа наммаа игүүсэн Насан жархи буянтай Таорличиминдээ. За бид Улаанбаатар хотоос яг 390 км яваад Уурхангай аймгийн Үлзийд сум руу одоо яг нутгийн сумын төвөөс одоо бараг ер нь 5 км л зайтай. Хуучин баяр гэдэг дээр явж байгаа. Хуучин сангийн наалга тий сангийн талаар. Ааха. Хуучин төвийн. За. Энд ер нь та 30 жил ирээгүй учраас засмал зам тавьсан чинь мэдэхгүй байсан тий. Ааха. Одоо л ер нь нутгийг таньдаг уул ус нутгийг харагдаад сэтгэл чинь тогтолж байна. Уурхангай аймгийн Үлзийд сум. Мянган хүний дахин давтагдшгүй хувь тавиланг өөртөө агуулсан хангаан жижигхэн суурин. Энэ сумын нутагт ээж хүү хоёрын ээдрээд хувь тавилан бичигджээ. За ямар ч гэсэн бид төрөлцсөн хүүг аваад нутагт нь ирлээ. Энэ л бяцхан суурьнд хүүгээсээ хагацаад 30-40 жил болсон настай буурал ээж суугаа. Тэр ээжийн биеийн байдал хэр байгаа. Төрөлцсөн энэ хүүгээ хэрхэн яаж хүлээж авахыг хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн хүү нижигээ 30 жил мөрөөдсөн юм чинь төрүүлсэн үрээ их хүн санааж битгэрчил суугаа нь үнэн байх. За бид явсаар Уурхангай аймгийн Үлзийд сумын нутагт ирлээ. Ах минь ингээд 30 жилийн дараа нутагтаа ирлээ. Сум орон маань өөрчлөгдөж үү? Таны нүдэнд яаж харагдаж байна? Нэх өөрчлөгдөг байна уу? Ууснараа л. Тийм үү? Тий. Та ч одоо бүр 30 жилийн өмнө л ирж исэн юм шүү дээ. Тий. 30 жилийн өмнө ирж исэн. Ингээд миний нүдээр харахад бол их жижигхэн ийм аслагдмал сум юм байна л да. Тийм жоохон сум л да ерөөсөө. Одоо Дулмаа ээж маань таны ээж ер нь бол хөдөө өвлждөг байсан. Энэ жил ямарсан сумын төв дээр өвлжтэй байгаа юм бэлээ. Бид нар одоо сумын удирдлагуудтай холбоо харьсан байгаа. Тэгээ одоо бид нар таныг энэ сумын жочид бодолд үлдээгээд тэгээд Дулмаа ээжтэй очиж ярилцсанаа. Шууд бас хүүгийн дагуулад оруулаас огцомдох байх гэж бодоод байгаа шүү дээ. Та энд ингээд төр хүлээг яаж байгаа. За тий. Та төр байж байгаа юм уу? Найзуудтайгаа уулзахад гараа гүйчих юм биш үсттэй. Бай. Төр байж гин тийм ээ? Тий. Яа, хүүтэн салхитай яаш шүү. Ингээд бид хүүг сумын жочид бодол үлдээгээд ижийг хахаар яарсан юм. Үзэгч таач бас төрөлцөн ээж хүү хоёрыг хэрхэн яаж уулзахыг харах гэж яарч байгаа хаа. Харамсалтай нь 30-40 жил төөрч бүдэлсэн хувь тавиланг нэвтрүүлгийн 30 минутанд багтаахад хэцүү юм аа. Дараагийн 7 хоногт энэ цагтаа ээж хүү хоёртой эргэн уулзахаар товлё доо. Тантай нэг жоох ярилцалт хийгээ зорж авнаа. Намайг ч одоо яас хитдэг гэж зорж юм болов. Одоо миний боддог ижиг өвхөөс өмнө гэрээд уулзсаасаа л гэж боддог. Одоо тэр үргүүлсэн хүү маань ингээд ороод ирвэл та баярлах уу? Баярлахаар барах уу?